За сайн байцгаана уу? Орой минь төргий. За нийслэлийн захиргааны иргэн анхан шатны шүүхээс туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн бэлтгийг төлөвлөсөн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл тухайн төсөл хөтөлбөрийг одоо зогсоосон юм шийдвэр гарсан. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уг шийдвэрийг бас эсэргүүцэж дав заалт гомдол гаргасан байна. За уг гомдолтой танилцаад гарч ирлээ. За гомдлын ерөнхий утга бол энэ мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг одоо зогсооснороо гэрээний нэг толох болох нэг хятадын компанид одоо бас төлөх төлбөр алдангийн асуудал байгаа учраас энэ нь нийтийн эрх ашигыг бас зөрчиж байна. Ийм учраас туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхийг төлөвлөсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө гэсэн ийм гомдол гаргасан юм байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол одоо энэ хууль бус шийдвэрийнхаа талаар бол одоо ойлголт аваагүй байна гэж бол миний хувьд үзэж байна. За өөрөөр хэлбэл анханасаа энэ нийслэлийн засаг дарга дүүний тамийн газраас оруулж байгаа энэ хулгайн мега төсөл хөтөлбөрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 манууха за нягтлж за хуулийн дагуу хэсгийг бүрэн нягтлж үзсний дараа за дүгнэлтээ өгч уг шийдвэрийг гаргах ёстой байтал за ямар ч хилцүүлгүйгээр шууд хурлаараа оруулаад 100% баталцсанд бол энэ бас асуудал нь байгаад байгаа. Өөрөөр хэлбэл 2024 оны орон нутгийн сонгуулиар одоо бүрдсэн тийм үү? Үр дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол за Нямбатарын карманд орсон. За Нямбатарын одоо төлөвлөгөө цаашлаад оюун эрдэнэ нарын энэ төлөвлөгөөр нийслэлийн энэ төсөвд эзэн суух гэсэн энэ одоо бодлогын хүрээнд за сонгуулийг бол бас луйвраар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нямбатараа түүний нөхөд гарсан, олонх болсон. Нямбатарыг засаг дарга болгоод эргээд Нямбатар нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч гэдэг мануухан нартаа бүгдэнд нь албан тушаалын авилга өгсөн. Өөрөөр хэлбэл хуулиар боломжгүй төрийн бол орон нутгийн өмчт компаниуд болон төсөл хөтөлбөрүүдийн дандаа туузын гишүүн хэрэгжүүлэгч захирлаар нь бол өөрийн иргэдийн төслийн төлөөлөгчтэй бүгдийг одоо томилсон байдаг тухайд за ингэж кармандаа одоо хийж аваад за өөрийн одоо оруулсан бүх мега төсөл хөтөлбөрийг бол тэд бол нэгэн дуугаар за Нямбатарын одоо хэлснээр баталдаг ийм одоо авторитар дэглэмтэй ийм бүтэц бий болгоцсон байсан. Тэгэхээр миний хувьд юу гэж үзэж байна гэхээр эрт ер нь энэ мега төсөл хөтөлбөрийг нийслэлийн иргэд мэдээд хулгайн одоо мега төсөл байна. Энэ нь бол одоо ард түмний иргэдийн тархинд байгаа төвжирэл гэдэг асуудлаар далимдуулж мега төслийг хэрэгжүүлэх нэрээр за засгийн газрын удаа дараагийн хуралдаанаар төр болон хувийн хвшлэлээр хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой энэ төслийг шууд нийслэлд авчир нийслэлийн төсөв дээр авчирч хэрэгжүүлэхээр ингэж улаарсан энэ одоо луйвар хулгай байдаг. За иргэдийн сонор сэрэмж за хөдөлгөөн за мөн засгийн газрын шийдвэрээр туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг зогсоосон учраас бид нар өнөөдөр 500 тэрбум төгрөг алдчихад сууж байгаа. Ингээгүй бол тийм үү? Иргэд тэмцээгүй уг мега төсөл хөтөлбөрийг одоо зогсоогоогүй бол цаашдаа бид нар юу 500 тэрбум байтгаад хэдэн тэрбум их найдаар нь тийм ээ мөнгийг төсвийг өгөөд туугаад алдах байлаа. Одоо адгийн одоо сугны ус тийм ээ орлогч нь гээд нөхрөгтөл өөрийн хамаарал бүхий эхлэлийн компаниараа 6.2 тэрбум төгрөг бүр авилгад авцсан байна шүү дээ. Цаана нь дахиад 15.6 тэрбум төгрөгийн боломжийг бусдад олгосон юм шийдвэр гаргуулсан гэж байгаа шүү дээ. Зүгээр нэг орлогч нь гэхэд. Тэгэхээр энд Нямбатар цаана ямар ашиг сонирхол хууль бус үйлдэлүүд байгаа вэ? Яагаад цухтагаад алга болсон бэ гэдэг бол энэ бол ард иргэдэд нийтэд илэрхий тодорхой. Энэ бол авилгын хэрэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч одоо Монгол Ардын намын төлөөлөгч нараараа уг дуугүй байлгах өөрийн одоо дуртай төсөл хөтөлбөрөө батлуулж байхын тулд тэдэнд албан тушаалын авилга өгсөн байдаг тийм үү. За авилгын хэрэг гэдэг бол энэ хээл ахуул авах өгөх гэдэг гэмтэр бол зөвхөн одоо эд хөрөнгө мөнгөөр ингээд ойлгох илэрхийлэгдэх зүйл биш. За хуулийн боломжгүй хуулиар зөвшөөрөөгүй албан тушаал иргэдийн эрх ашигыг хамгаалаад за засаг дарга хянаа сууж явах ёстой төлөөлөгч нар засаг дарга нь өөрөө албан тушаал томилоод
авилга өгөөд албан тушаал өгөөд тухайн албан тушаалыг эрхлэж явах хугацаанд иргэдийн төлөөлөгчдийн өөрсдийн авах ёстой урамшууллаас гадна цалин ахуй хангамжаар ингээд хангагдаад ингээд байж байгаа төлөөлөгч нар байсан. За энэ Нямбатартай холбоотой энэ туулын урд зам мега төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлаас хойш нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаад энийг буруу хуульбас за ер нь авилгатай тэмцэх газар шалгах асуудал болчихлоо гэдгийг мэдэнгүүтээ хуралдаад төлөөлөгч нарыг бүгдийн энэ төрийн болон орон нутгийн өмчт компани төсөл хөтөлбөрүүдийн тууз төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч захирал одоо юу гэдэг юм энэ албан тушаалаас за бүгдийн хүчингүй болгосон байгаа. Тэгэхээр эдгээр өөрсдөө гин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд за болохоо байлаа. За буруу ажил хийгээд байгаа мэдэнгүүтээ за иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа ингээд энэ давхар энэ ажил эрхлэгээ болцгоосон байгаа. Тэгэхээр энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын давзаалдаад байгаа энэ нийтийн эрх ашиг хөндөгдөөд байна. За гэрээний нэгдэл бол хятад компани дата бишгүй гэрээний өр төлбөр төлөх гээд байна гэж гомдоод байгааг бол ерөөсөй ойлгохгүй. Энэ хятад компанитай хийсэн гэрээ бол өөрөө анханасаа хууль зөрчиж хийсэн гэрээ учраас иргэний хуулийнхаа дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл тооцогдно. Хүчин төгөлдөр бус тооцогдох хэлцэл бол хэрэгсэхгүй болно, хүчингүй болно. За гэрээ байгуулахаас өмнөх ямар байдал байсан тэр байдалдаа л бүгд очицгоно гэсэн ийм ойлголт шүү дээ. Гэтэл энэ гэрээгээр далимдуулж бид нэр одоо ингээд алдан хүлээх гэдэг ингэж тайлбарлаж за шүүхийн шийдвэрт одоо гомдол гаргаж байгаа нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол тэр чигээр хуулийн мэдлэг муу байна. За хуулийг хэрэгжүүлэх, хууль засагладаг гэдгээ ойлгоогүй. За энэ иргэдийн төлөөлөл зөвхөн нийслэлийн иргэдийнхээ төлөө тийм үү сонгогдсон тойргийнхаа иргэдийн эрх ашигыг хамгаалах ёстой гэдгийг бүрэн ойлгоогүй. За ер нь бол 24 оны орон нутгийн сонгуул бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул бол нийслэлийн иргэд бол 100% саналаа өгж сонгоогүй ийм төлөөлөл гэж ойлгодог юм их. За миний санаж байгаа 24 оны 10 дугаар сард Нямбатар өөрөө захирамж гаргаад сонгуулийг албаар баасан гарагт тавиад ингээ 3 өдөр амраахаар болоод энэ 3 өдрөө нийслэлд ямар нэгэн үйлчилгээ, үзүр үйлчилгээ, архи сэтгүүрэл хундааны зүйл худалдаалахгүй гэсэн юм шийдвэр гаргаад залуучуудыг бүгдийг яасан нийслэлээс гарч 3 өдөр амрах гэж байгаа залуучууд яах вэ? Хотод мэдээж одоо нөгөө үйлчлүүлэх зүйлгүй болцохоор хотоос бүгд одоо гараа явцгаац. Тэгэхээр 24 оны сонгуулийн бол Монгол Ардын намын энэ хорооны хэсгийн ахлагч нар гэсэн энэ хуулинд байхгүй одоо албан тушаал ажил эрхэлдэг төрөөс ингэ паразитлж одоо амьдрдаг энэ хэсэг бүлгийн л саналаар 24 онд Монгол Ардын нам гарч ирсэн. Түүнээс нийслэлийн иргэдийн одоо олонхын саналыг авч байгуулагдсан ийм төлөөлөл бас биш юм аа. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч та бүхэн үндсэн хууль болон одоо засаг захиргааны төсвийн нэгс түүний удирдлагын тухай хуулиар та бүхэнд олгогдсон эрхээ мэдж за үүргээ бас хэрэгжүүлж ажиллаач ээ. За ер нь цагаараа байхгүй цахилдаг хөхөөрөө байдгүй гэдэг шиг за иргэдийн энэ мэдэх эрх илүү өргөжж байна. За та бүгдэд тавих иргэдийн хяналт бол өдрөөс өдөрт одоо бид нар ч бас тэнэг улсууд биш шүү дээ. Та нарыг юу хийгээд ямар шийдвэр яаж гаргаад яваа гэдгийг бол ойлгодог мэддэг болцсон. За дээр нь та бүгдийг шалгадаг хууль хяналтын байгууллага гэдэг байдаг шүү гэдгийг бас анхааруулъя. Тэгэхээр энэ хууль дээдлэх, хуульд захирагдах, хуулийн дагуу иргэдийнхээ эрх ашигыг хамгаалж ажиллах ёстой гэдэг үндсэн зорилго үүргээ ухаарч за үлдсэн одоо 2 жилийнхаа хугацаанд та бүгдийг нийслэлийнхаа одоо иргэдийн нийтлэг эрх ашигын төлөө шийдвэрээ гаргаж за хуулийн хүрээнд ажиллахыг бас зөвлөж байна. За баярлалаа.